Монголд анх удаага зохиогдох гэж байгаа концепт альбомын нээлтийн концертын өмнө Fix, Color самтлагууд аяд угаар хөлөө. Энэ үед манайд рок pop хөгжим дахин сэргэх цаг нь болж дээ гэсэн бодол өөрийн ирэхгүй төрж байлаа. Энэ цугласан залуус энэ олныг харахад жинхнээсээ хөгжим дуртай биеийг асрах хоолноос гадна сэтгэлийг хөгжих хоол нь хөгжим болсон хүмүүс байгаа нь илт харагдаж байлаа. Хөгжмийг хүндэтгэн ирж цугласан олонд ганцхан удаа л гэж хэлсэндээ хүрч нээлтийн тоглолт маш дотно элит хүрээнд ингэж эхэлсэн билээ. Та нар iTunes руу ороод үзээрэй. Дэлхийн одоо энэ iTunes-ийн 30 гаруй дэлгүүрт одоо энэ цонхол дээр сүсэн ялаа CD. Сая би шүлгүүдийг уншлаа да. Гурван цөмрөц гойгоо шүлгүүд байна. Тайзнаа Төрмөхөө урьж байна. Намайгаа урьж байна. За би Тэмүүлэнгээ урья. Задгаа тайзан дээр болж байгаа. Нуур хэрэг дээрх тэр тусмаа дээрэмчтэй пиратын онгоцон дээр болж байгаа. Анх удаагийн тэр тусмаа Монголд анх удаагийн задгаа шоуны задгаа хэвлэлийн баг хурлаг гэдээ ойлгочихсан юу залуучуудаа. Гоё те. За ингээд би төрөөгөө микрофон дөрж байна. За маш их баярлалаа. Агаар нэг тиймэрхүү байсан ч гэсэн бас ингээд айгүй олон онцгой болсон байна. Тэгэхээр ерөн зүгээр юутай хотын соёл гэж өгнүүд бид нар өдөр болгон ингэж байх хэрэгтэй юм л та тийм ээ. Тэгээ яг зүгээр хамгийн гол нь концерт альбомыг та нар бүгдээрээ мэднэ. Эн чинь дандаа хөгжим дуртай хүмүүс суулцсан байгаа болохоор би олон юм ярмааргүй. Одоо чинь Pink Floyd бол жишээ нь мэдээж хэрэг 4 альбом байдаг концерт альбом. Wall хамгийн сүүлийнхэнд Animals биш үү гэх Dark Side of the Moon гэх тийм ээ. Тэгээд ерөн зүгээр энэс өмнө 50-аад онд ч гэсэн концерт байсан л да. Гэхдээ Pink Floyd бол хүчтэй гараад ирсэн. Тэгээ Монголд нэг концерт альбом хийчих юмсан гэсэн надад нэг тийм мунхан бодол байсан л байхгүй олон жилийн өмнө. Тэгээ яг нэг хэдэн шүлэг биччихээ 9 шүлэгтэй яваад байсан олон жил ч болсон дөө. 6-7 жилийн дараагаар манай Номоно Тэмүүлэн хоёр чинь юу юм чинь найзнууд. Тэгээд Номоно Тэмүүлэн дагуулж ирээд тэгээд би анх нэг дуу өгөөл тэгэл энэ ажил эхэлсэн л ийм л төвхтэй. Тэгээ яг англи монгол хоёр хэл дээр гарчихсан. Одоо та бүхэн бүгдээрээ бидж байгаа. iTunes дээр бол 30-аад дэлгүүрээр зарагдаж байгаа. Манай аав айгүй олон мөрөөдөлтэй хүн. Нэг мөрөөдлүүдийнх нь нэг нь Монголд нэг концепт цом гаргачих юмсан гэсэн мөрөөдөл байсан. Тэгээд би тэр аавынхаа мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн. Хоёр дахь шалтгаан бас мөн аав ээжийн нөлөөллөөр ухаан орсон цагаас өсвөлөө Pink Floyd-ийг фокус сонсож өссөн. Тэгээд амьд хөгжим бол миний хувьд амьнаас илүү зүйл. Тэгээд энэ цомог өнөөдөр ингээ бараг 2 жилийн дараа гарлаа. Тэгээд би аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэсэн хүсэл маань хийж өгсөн Тэмүүлэнд маш их баярлалаа. Тэмүүлэн байгаагүй бол энэ цомог байхгүй байсан. Бас цомог яг өнөөдөр ингээ гарсан нөлөөлж байгаа нэг хүн бол ивент тэтгэгч Media Concept компанийн байгаа. Тэднэрт бас маш их баярлалаа. Та нар байгаагүй бол энэ цомог гарахгүй байлаа. Дээрээс нь өнөөдөр бүгд ингэж цуглахгүй байлаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Цонхон дээр суусан ятаг. Бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгээд цонхон дээр суусан ялаа гэдэг энэ цомгийг одоо ерөөдөө баг 2 жилийн өмнөөс хийж гисэн. Тэгээд өнөөдөр яг эцсийн дүнгээрээ ингээд хүмүүсийн гар дээр очих гээд бэлэн болсонд маш их баяртай байна. Тэгээ анх номын над дээр ирээд энэ юм санал тавьсан юм шүлгүүд байгаа. Тэгээд ийм цом хийх үгээд тэгээ надад хамгийн гол нь энэ сэдвүүн их таалагдсан. Тэгээ яг энэ цомог бол товчхон миний бодлоор хэлэх юм бол нэг хүний амьдралын тухай тэгээд ертөнцийг үзэх үзлийн тухай цомгийг удирдсан менежер номид бас баярлах хэрэгтэй хаа. Яагаад гэвэл олон хүмүүсийн ингэж нэгтгэж энэ бол маш том ажил та. Янз бүрийн юмнууд тохиолддог. Тэгээд энэ бүгдийг ямар ч хэсэн даваад эцсийн үзлээ. Тэгээд энд маш их баяртай. Ингээд би төрөгөөс нэг юм асууя. Энэ проект цаашдаа ер нь одоо ямар хуу үе шаттай явах уу? Өшөө цаашдаа ямар хуу байдлаар өрнөх үү? Өөрийн микрофон дөрж байна. Цонхон дээр суусан ялаа гэдэг нэг хүрээдүү байдаг шүү дээ. Хүн болгон мэдэндээ ихэнх нь сонссол байх. Тэн дотор байж исэн байхгүй юу? Цонхон дээр суусан ялааг цохоож ялчиж чаднаа. Цохлоод ирсэн үеийн үрийг цохоож буцаад чадах уу чийг асуучихсан тийм дөрвөн мөр анх олж харснаас л болсон байхгүй. Тэгээд ийм амар дөрвөн мөрийг урд нь би өстой харж байгааг үлдээ. Тэгэл ингээл эхэлсэн ийм л юм л да. Тэгэхээр Тэмүүлэн бол би маш их баярлж байгаа л да. Ийм хэцүү шүлгнүүдэд
ингээд тааруулаад ая хийчихнэ гэдэг бол бид хоёр бол их гоё хамтарч ажилласан. Дараагийн үе шат нь бол Боролдоо студийн мегмар дээр абсурд жүжиг бас тэр саранцралын 9 зурагтай нийлсэн тийм зүйл тавигдана. Тэгээд мэдээж концерт хийгдэнэ. Тэгээд кинонууд бодрогдож байгаа 2 ч киноны төсөл явж байгаа. Гэхдээ одоо бас нэг кино чи хамгийн азгүй урлаг ягаад гэвэл мөнгнөөс шууд хамааралтай. Тийм болохоор бас хэлчихэл жоохон хэцүү. Яг хөө Дайны улсаас бас хамтрах барихад яг саналууд явж байгаа. Үг байдаг юм байл л да 100 мунхгийг тэжээснээс нэг ухаантныг тэжээ гэд. Тэр шиг одоо ингээ манай ангид тийм бас нэг юм ойлгодог сэтгэлтэй цөөхөн ч байсан хамаагүй хүмүүсийг тэжээхэд бол тэгэл энэ бол хамгийн том буян баг гэж бодож байгаа юм л да. Ингээ энийгээд нэг 2 жил эртээ өргөжлүүлчих санаатай юм бодоол байж байгаа. Ийм л юм тавчтай. Цонхондээ суусан ялаг би завгүй агаад тохиол уурхны дараа хүлээв гэнэ. Тамясаж үнгэвлэгэд танай гэрлүү яран алхаж байна. Хайр гэгдгийг чинь би мэддэгч Харин дахиад л чам руу би ярч байна. Зүрхээ чангаж нэг зөө татаад дуу айлам танах руу явж байна. Гэрлээ өнтран хөшгө татхыг чинь хараад гайхсан чамгүй чам руу залгаж байна. Хайрт минь чи уцаавч хаалга таж намайг оруулаач. Саж үнгээ зайлгаад хаалган дээр чинь би зогсож байна. Алийг алдан самуурсан юм шиг алмарч манран бодэлж яван би эргэж хорогдож орч чадахгүй эндэж алснаа засаж чадахгүй хайраа тэгээд чадахгүй харин чи алгахыг ч хүсэхгүй хайрт минь чи уцаавч хаалга таж намайг оруулаач. Savage, halva taj namay korolaj. Sonkhunde sosan yadag. Ингээ би явтамд Боролдоо студийн ерхий цагаар мегмар таныг хүндэтгэн үрье. Тэгэхээр үүлийн үрийн тухай энэ гайхалтай санааг Black Box театр амилуулна. Амилуулахдаа жүжиг болгож амилуулна. Тийм учраас та бүхэнд тун удахгүй энэ жүжигийг үзэх байхаа гэдэг сайхан мэдээг дуулгая. Ер нь хотын соёлыг агуулсан цонхон дээр суусан яла цонх хөдөө байхгүй л дээ. Хотод л би. Тэгэхдээ одоогоос хэдэн жилийн өмнө ер нь баг та өргөтөл байсан. Театрт цонхон дээр суусан яла гэдэг сэдв үргэлжилнэ. Баярлалаа.
За өнөөдөр бас нэгэн баяртай зүйлийг хэлэхэд Эсон таамаглаг Тэмүүлэн маань өнөөдөр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг энэ сайхан цав тэмдгээр сагнагдж байгаамаа. Баяр хүргэе Тэмүүлэндээ. Юу гэж хэлгээсээ мэдэхгүй л байна л да. Сая дөнгөж сая яг юм мэдээ сонсдог. Мэдээж маш их баярлж байна. Үүлийн баг та. Тэгээд би бол ямар ч байсан хөгжмөйг бол зогсоохгүй хийн. Тэгээд өшөө цааш та өшөө илүү гоё юмыг ямар ч хийх болно гэдэгт бол итгэлтэй байна. За, энэ саундын уран бүтээлчд болон Тэмүүлэндээ дахин уран бүтээлийн өнөр амжилтыг хүсэн ирээе. Ямар ч гэсэн өнөөдөр ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд Тэмүүлэнгээ бид нэр дэвшүүлсэн. Ягаад гэвэл энэ концепт цомог хийснийхэн төлөө энэ хүн шагнагдах хэрэгтэй болов гэж бодсон. Өнөөдөр энэ үчиг бол манай залуучууд хотын соёл гэдэг утгаараа хүлээж байгаа хаа ингээд тань микрофоныг өгч байна. За баярлалаа. Тэгээ одоо олон сонссон зөв болов гэж би бодож байна л да. Тэгэхээр яг би их сони зүгээр хотын 375 жилийн хойд зориулсан би нэг баримтг нь хийгээд байгаа байхгүй одоо. Яг энэ үе. Тэгэнгүүт нэрэж чи бас бодоодсэн чи хотын соёл юм байна штэ л гэсэн бодог зогслоо да. Тэгээ одоо мэдээж Тэмүүлэнгээ сүмөрөө сонсоод хөгжим сонссон дээр байх гэсэн бодлоо. За хүлээж авъя. Баяр хүргэе. Цонхон дээр суусан ятаг болон хөрөн цаг нь болохоор ус чиргэж үл болно цаг нь болохоор хайр өрөөрсөн ирэн цаг нь болохоор одоохондоо чи бид хоёр хамт үлэн дээр онтаж Ирлэн don't go watch back Нэгэл мэдхэд шүн өнгөрч өглөө ирээ Нартай хамт зүудсэрнэн чи яван Цаг нь болохоор болон хөрөн цаг нь болохоор нар жаргаж шүүн ирнэ цаг нь болохоор аз жаргал үдигнэн тавшин цаг нь болохоор одоо хийсэн сайны хайроо шууд бүнийхээ Олон жилийн дараа өрн боловсроод нэгэл мэдхэд зовлон өнгөрч жаргал болоо санаанд би явхад